Бидний амьдардаг орон сууц ийм цэвэрхэн байна гэдэг жоо хэцүү юм. Цэвэрхэн байдаг шүү андаа. Энэ ч нэг Харамссан би бол үзсэн дээ. Яг шулуух хэлэхэд, жоох хатуух хэлэхэд бол ер нь харамссан. Угаасаа байгаагаар нь хүлээж авахаас өөрөө аргагүй. Бас тэмцүүл тэмцэн штэ. Зайлууд бас тэр чинь тэмцгийн өөрөө хичээн штэ. Одоо ингээл нэг үер ирээл Авраач. хүмүүс одоо ингээл ойчрлал тэгсэн чинь нэг хэсэг бүлэн нөхдүүд залбирцсан сууж байгаа штэ. Тэр бас л одоо бас л нэг манай өнөөгийн нэгэнд л одоо бас толгороод байгаа л асуудлыг Description дээр бичих юм шүү. Үзчихэд орж яриг ярэ. эхний нэ Shawshank дээр бас тийг хэлээл байгаа шүү дээ. Спойлертэй шүү. Кино хэлцээний маань дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар Great Flood буюу их усан үеэр гээд 2025 онд Netflix дээр нийтлэгдсэн гарсан нээлттэй хийсэн тий. Солонгос киног үзээд тэр талаар ярилцах гад ирсэн байгаа. За ер нь киноны талаар нөгөө нэхлээ товч мэдээлэл бас өгөх хэрэгтэй хаа. Энэ бол IMDb-гээс бол 5.4 оноо авсан. За кино үздэг хүмүүсийн хувьд бол IMDb-г айгуу чухал. Тийм чухал. Тий. За гол дүрийн Гу Анна буюу одоо ээжийн дүрт Ким Дами гэж жүжигчин бүтээсэн тэр дүрийг Itaewon Class одоо цувралаар хүмүүс бас сайн мэдэх баг. За бас The Witch гээд кинонд тоглосон. За дараагийн хамгаалалтын ажилтан те Хижо гээд залуу байгаа. Тэрний дүрийг болонготой Пак Хейсу гээд залуу бүтээсэн. Юугаар нь Squid Game дээр бас бүтээсэн дүрээр нь бол хүмүүс мэдэх баг. За найруулагч Byung Woo Kim-ийн нэлийн сүүлийн кино. Нэр найруулагчийн тухайд өөр ямар кино гэдэг юм бала? Юу юм бэлээ? Terror Live гээд 2013 оны кино байсан. Тэрийг би нэг үзчихсэн маа. Moviebox-аар. Өөр ер нь алдартай кино бол байгаа юу? Өөр алдартай кино байгаа байх. Гэхдээ тэрийг нь үнэхээр би нэг Take Point гээд кино байсан бас. Take Point-ийг би бас үзчихлээсэн. Тэр экшн кино тэ нэлээд адал явталтай экшн төрөлтэй кинонуудыг юм байлаа. Яг дөрүүдийн хувьд бол угаасаа солонгос кино сонирхдаг K-драма үздэг хүмүүс бол антахгүй л хоёр жүжигчин. Би бол мэдгүй юм байлаа. Эмэгтэй бол ялангуяа маш олон кинод л одоо гол дүр бүтээж. Ер нь тоглосон киноныхаа дүрийг ч өөрөө гоё гаргаж чаддаг тим жүжигчин. Тэгж боддоо шүү дээ. Тийм. Гэтэ нэрийг мэдгүй, нэр нь хингийнэ. Ким Дами гэдэг нэр. Ким Дами. Гоё нэртэй юм шиг. Гэхдээ би бас нөгөө нэг K-pop ч гэдэг юм нөгөө нэг K-drama за тэгээ тийм солонгос кинод нөх үздэггүй болохоор сайн мэдгүй юм байна. Яг миний мэддэг зүгээр тэгээ сураг сонссон юмуд нь бол ийм байсан. Мань санал болгоол тэгэл үзэхэр болцсон шүү дээ тий. Яг хоо би бол киног яаж үзсэн гэхээр нэг 5 дахь орой ч юм уу нэг гоё тийм чийлэрж байгаа оройд нэг би бол ингэ кино үзэл тэгэл гівтчүүл гоё байхгүй. Тэгэл тэгтээ нөгөө кинонд бас шүлтүр таанддаг. Тэгэл IMDb оноо харан те тоглосон жүжигчин зохиолч гэдэг юм уу хараад тэгэл нэг трейлерыг үзэж өгвөл за зэр нь энийг ер нь киногоо сонгох гэж бараг цаг болчихж байгаа шүү дээ. Кинотойгоо энэ 3 цагийн л тэгэлтэй. Тийм болтно. Тэгээ яг хуу яг тийм үед бол үзчихэд бол бас үзэгчээ өөд байхгүй ч гэдэг юм уу те. Тийм тэр талаас бол гоё ямар ч нэг чиний нэг одоо шийлэрхэж байгаа шөнийг бол хамтдаа гоё өнгөрөөх л кино. Тэгээ бас хайртай хүмүүстэйгээ ч юм уу те. Тийм. Тэгээ өөд байхгүй кино байсан. Яг үтсэн сэтгэлдээ өөдгөх бол яг би яг санал болгосноор үзээд тэр найзтайгаа зүг үзсэн байхгүй. Тэгээд нэг жоохон сонин зүйл санагдсан. Тэр чин одоо киноны эхний хагас бол юу явж байгаа штэ. Нэг үйл явдал гараад, нэг бүтэн үйл явдал гараад, дараагийн хагас нь олонготой үйл явдал айгүй хурдан болоо явчихж байгаа штэ. Эхний хагас дээр дуусах дээр нь за кино дуусчлаа, ямар хурдан дуусчдаг сонин киногоо гэж бодоод зогсоогоод харсан чинь дөнгөж талтаа орсон явжсэн. Тим мэдрэмж олд төрсөн. Хоёрт бас мэдэрсэн нөгөө тийм. Яг кино дууслаа та гэж толтон очоод ингээд одоо хэр үлдсэн байна гэж зогсоосон чи яг талтаа явжсэн. Юунд басдаг юм бэ? Яг дуусчлаа гэдэг мэдрэмжийг бол аваагүй. Тэгтээ яг нэг юу болчихоо гэд бүх юм аа нэг ухрааж одоо бодох нэг тиймэрхүү юм бол болсон. Чигээс
Ер нь бол би хоёрыг ерөнхийдөө нэг жоохон сонсоод тэгэл хоёрын ярьсан дээр л юу гэдгийг гоё өөрийнхөө үзэл бодлыг хэлэл явчихмаар. Түүнээс би ер нь яг нэг нүгөө хэлэхэд өөрөө ярих юм бол амар л ер нь болох гэдэг. Ер нь бол амар одоо юу гэдгийг харамссан би бол үзсэн дээ. Яг шулуух хэлэхэд жоох хатуух хэлэхэд бол ер нь харамссан. Гэхдээ энэ бол санаа зовлог хэлж болно шүү дээ. Би бол гэж бодчих. За юун дээр хамгийн харамсав? Нөө бодсоор байгаа л ухсаар байгаа л за нэг юм дэх гисээр байгаа л ингэж л дуусгаж байгаа юм шиг байна да. Зайлвал гэсэн л бодолтой л кино дууссан. Түүнээс шүү гэдгийг нэг кино ч нэг тийм юу сэдв гаргаж өгөөд ч юм уу эсвэл бол нэг асуулт гаргаж өгөөд ч юм уу хүнд тийм ээ. Нэг тиймэрхүү маягаар эхэлжил байгаа юм л да. Ямар ч байсан энэ яг юу болох гээд байгаа юм болоо. Яг юу болоод ингэж байгаа юм болоо молооч гэдэг юм. Тиймэрхүү байдалтай амар замбраагүй байдал нөхцөл байдал үүссэн. Тэгэл нэг хэцүү юм дундаас л ингэж ямар ч л байсан тэр чинь нэг шийдэлчих юм уу нэг юм тайл болоод гэх юм уу тийм ээ. За ингэгээд л игээд ээж гэдэг нэг юм аваад дуусч таарна штэ. Тэгсэн чинь яг хав тэр нэг тийм айхтар тодорхойч биш. Тэгээд ойлгомжгүй миний л харж байгаагаар ер нь логик мотой юмнууд бас олон харагдсан юм шиг л санагдсан. Тэгээл ер нь яг дуусныхаа дараа за нэг тийм санаа өгөх гээд байгаа юм байна хүнд. Тэгээд тэрийгээ ер нь ингэж харуулсан юм байна гэд яг ерөнхий утгаараа болвол киноны дэвшүүлсэн тэр асуудал тэгээд тэр нэг шийдэлч гэдэг юм уу ингээд нэг шийдэх гэж оролцсон тэр санаа бол хөрх гэж юу. Гэтэл ерөнхийдөө баяжуулт үйл явдлууд өрнөл логикууд жоох муутай. Жохон ч муутай санагдсан. Тэр Great Flood-аас тэр нөө plot twist-тэй ойлгож авсан уу? Plot twist гэдэг чинь тэр нь тийм л ерөөсөө тийм юм байгаагүй шүү дээ. Момбад бол байсан байгаас тэ кино дуусчлаа гэсэн чинь дуусаагүй байгаас. Тийм би ингэж болсон байхгүй яг нэг за юу хий нөгөө хүүхэд нэгээд химэл хүүхэд байгаа шүү дээ тий. Синтетик. Тэгээд тийм хүүхэд сүлд нэгээд гарч ирлээ гэд тэр чин киноны хиндээ нөгөө мэддэхгүй яваад байгаа шүү дээ. Тэгээд сүлд нь тэр гараад ирсэн болохоор за плот твист ингээд ороод ирчлээ. Окей ингээд баг кино дууслаа гэж ойлголт төрсэн хүлээлт ингээд үүссэн байсан байхгүй. За одоо дуусгаж байгаа юм байна да гэд. Тэгээд тэр сүлд нь бол бүр хамгийн сүүлчийн төгсгөл плот твист гэж бас сайн хэлэхгүй хаалвал гэж бодчих. Тэ наад ч өөр амар эртийл болцсон юм шүү. Эртийл болцсон тий. Бүр нөгөө нэг нисдэг тэргийн цуухаас өмнө ил болчихж байгаа байхгүй юу. Хизээвэ гэхэлэр нөгөө нэг юу яаж байгаа штэ. Нөгөө нэг хамгаалагч харилцаараа өрнүүлчихэж байгаа. Одоо нөгөө сэтгэл хөдлөлийн машин билүү, сэтгэл хөдлөлийн аппарат билүү нэг тим юм зохион бүтээх гээд нэг ямар ч байсан тэр хоёр судлаач байгааг нэг гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэнгүүтээ нөгөө хүүхэд нь эхлээд нөгөө хүүхэд нь бас үрээд гэдэгдэж штэ. Тэгээ аваа явж яхад нь ардаас нөгөө нэг залуу хилчиж байгаа байхгүй юу. Атхыгаа унтж байгаас ирсэн юм шиг юу ач дараа нь тэгээ зохицуулчих чадна үсттэйгээ хилчиж байгаа байхгүй юу. Тэнгүүт шууд юу ачиж байгаа. Энэ хүүхэд нь ер нь нөгөө нэг яг бодит хүүхэд бас биш юм шиг байна шүү гэдэг нэг тийм юу инфо. Тэгэнгүүт нөгөө нэг тэнд кино төгсөж юм байдаг юм уу? Тийм юм бол надад ерөөсөө мэдрэгдэв. Тэгээд миний л бодлоор тэр жоохон даалд байх хэвээр байсан юм шиг тийм ээ. Тиймэрхүү тэгтээ байхаа мэдгүй. Ямар ч байсан л юу гэдгийг надад бол тийм айхтар нууцлаг мууцлаг юм бол байгаагүй. Ер нь л тодорхой цаг хугацаанд дор дорм л шийдэл өгөөл яваад байсан. Тэгээд хүрэх гэж байгаа нэг дэвшүүлэх гэж байгаа санаагаа амар хүчтэй л дэвшүүлэх хэрэгтэй байсан юм шиг санагдаад байна. Ер нь бол дараа нь нөгөө нэг үзэгч ингээд бүр ухаан зараал идэх гэж олж мэдэхгүйгээр зүгээр л нэг ил тод зориг морилгоч гэдэг юм юмнууд нь тодорхой байсан болвол гэж би болвол бодсоо жоох ойлгомжгүй байсан гэх юм. Тэг санагцсан. Тэр надад бол яг киноны нэг ихний бодит үйл явдал бол ихний хастай өрнөж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр тэр амьдарч байгаа байр их цэвэрхэн байгаадсан байхгүй. Хүн ингээд яг хүний амьдардаг орон сууц ийм цэвэрхэн байна гэдэг жоо хэцүү юм. Цэвэрхэн байдаг шүү анда. Энд чинь нөгөө нэг яг тийм цэвэрхэн байдаг шүү. Тэгэд яг тэгэж бодогдоод
За баг симуляцид хэлж байгаа бүх үйлдэлүүд Matrix шиг симуляц дотор өрнөд байгаа бодоо гэж бодогдсон байхгүй яг жоохон деталь багтай айгүй цэвэрхэн тий. За тэр бол миний хоёрын зодлоо юм да. Үер болон давлгаа гэдэг нөгөө нэг зүйл айгүй кинонд дүрслэгдэж харагдаж байгаа шүү дээ. За ялангуяа сүүл үед нөгөө нэг хамгийн сүүлийн төгсөх хэсэг дээр нь ингээд яг цогцоогоод харах юм бол Японы алдартай Хокусэ гэж зураачийн нөгөө юуны Фужи уулын өмнөх давлгаа харагдах байдал лөө. Тэрний ингээд алдартай зураг идрийг бас дүрссэн хэсэг байд юм билээ. Яг тэрийг ингэж усаар дүрсэлж. Доотлоо нэг юм жижигхэн давлгаа тэгээ дээгүүрөө дахиад нэг юм давлгаалцсан тий. Тэрийг тэрнээс бол санаа авсан тийм хэсэг бол байд юм лээ. Тэгээд тэр хэсгийг бас олж харсан тий. Тий. Тэгээд тэр зүйлээр юу төлөөлүүлсэн гэж бодсон бай. Үер давлгаагаар уу? Тий. Тэр бас тийм олоод харагдаад байгаа болохоор нариулагч хийх гэсэн санаа, зохиолч хийх гэсэн санаа яваад байгаа байхгүй. Мэдгүй зүгээр дэлхийг сүрүүлэх зүгээр нэг өмнө нь дурддагж байгаагүй санаа юм биш үл гэж би бодсон шүү дээ. Аах хөтөд нэг солируунаач ч юм уу эсвэл дэлхийг солиор ирж мөрөхгүй дэнж гэдэг юм уу. Эсвэл бол юу ч болдгийн ямар ч л байсан л зүгээр нэг хүн төрлөختөө устгах гэж байгаа л нэг санаа хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Ер нь кинонд яг гоо сая надад асуултны дараас л бодогдлоо. Уусаа кино үзсний дараа ч тийм юм бодоогүй мэн. Яг сая шууд бодогдоход бол давлгаа үер гэдгээр одоо нэг тийм челленж маягийн юм харуулсан юм болов. Одоо хүний амьдралд нэг давах хөстэй даваанууд байдаг ч гэдэм үү те. Тэр эмэгтэй бол одоо яг сүүлийн эцсийн даалгавраа биелүүлтлээ 2000 ч үлээ 20 эдэн мянган удаа ч үлээ оролдож үзсэн байгаа штеп. Подолкных нь тоон ингээд наймрын солигдол тийм. Тэгэхээр 20,000 лөө. Тэгэхээр одоо нэг тийм даваанууд ч гэдэм үү тийм давхстай саадуудыг л одоо төлөөлүүлж харуулах гэж оролцсон юм болов уу? Тэг сая л тэгж бодогдлоо. Энэ дэр бол нөгөө нариулагчийн зүгээр яасан хэсэг үед юм лээ. Энэ ингээд киноны ер нь гол утга учир бол за хүний сэтгэл хөдлөлтийг холбоотой зүйлийг өгүүлээд байгаа. Тэгээд хүний сэтгэл хөдлөл гэдэг өөрөө их хүчтэй зүйл байдаг. Тийм болохоор хүчтэй үерээр хүчтэй том давлгаагаар төлөөлүүлсэн ингээд. Тэрийг хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйл хүчтэй байдаг гэдгийг гадна талаас нь ингэж харуулж байгаа гэд. Тэгээд кинонд тасалсан гэд зүйл байт юм лээ. Тэгээд дараа нь зүгээр давтаж харж байхад яг үер давлгаа гэд тэгээд сэтгэл хөдлөлөд бодоо үзэх юм бол ер нь давлгаатай холбоотой сэтгэл хөдлөлтийн зүйл бас их байгаа таахгүй. Одоо жишээлбэл чинь нэг эрэгтэй судлаачтай цуг явж байгаа тэр нь машинтай бүгдээрээ осолт ороод тэгээд өөрийнхөө амьдралыг өөрийгөө золиослоод нэг хүүхдийг аваад тэр өөрөө өгчөж байгаа шүү дээ тий. Тэр бол бас том сэтгэл хөдлөлийн юм явж байгаа байхгүй. Тэгээд тэр нь яг ялч юутай холбоотой. Одоо үертэй холбоотой, устай холбоотой. Тэгээд одоо ингэсэн гэсэн үг үү? Тэр давлгаар хүний сэтгэл зүг тодорхойлж ийн гэдэг гэж штэ тий. Сэтгэл хөдлөлийг зүг сэтгэл хөдлөлийг тэгэхээр ер нь хүний нэг тийм сэтгэл хөдлөл бас нэг ийм давлгаа шиг ийм байнгын ийм нэг хэвэнд тогтоон биш. Ингээл өгсүртэй нэг өгсүртэй доошоо байдаг ч юм уу тий. Тэр утгаар нь юм бах та. Бас вэж магадгүй юм байна. Яг бас зөв нэг жижигхэн үг байсан. Тэр нөгөө юун дээр нь IMDb дээр нөгөө нэг киноны холбоотой яг сонирхолтой албасны баримтууд нь байт юм лээ. Тэгээд тэрнээс нь зөвөр ингээд харж байхад бол яг тийм нэг өгүүлбэр явж ирсэн. Миний бодлоор бол хүчтэй давлгаа орж ирж байгаа. Тэнгүүд тэрийг нь хүний сэтгэл хөдлөлийн хүчийг харуулсан юм бол за түшгийн хийсний эсрэгээр хэлэхэд нөгөө нэг эсрэгч яхав те санал нийлэхгүй зүйл яхад нөгөө нэг надаа их хүчтэй сэтгэл бас үлдээсэн кино байгаа байхгүй. Яагаад вэ гэхдээ зэрэг нөгөө нэг киноны хэлэх гэсэн санаа надад бол яг ингэж баасан. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг одоо хүний сэтгэн бодох зүйл ч гэдэг юм уу тархины бусад үйл явдлууд шиг ингээд кодлоод оруулчих болохгүй. Тэр бол боломжгүй. Тэрийг зөвхөн хүн өөрөө даван туулж хийж заавал ингээд дундуур нь явж иж суралцж иж бий болдог зүйл байгаа. Тэгээ одоо хүртэл яг хиймэл оюун ухаан хөгжүүлэлтээр ингээд тэрэн дээр бол асуудал болоод байгаа шүү дээ. Одоо бидний хүмүүсийн ашигладаг хиймэл оюун ухаан бол сэтгэн бодож чадаад байдаг. Бодлогын хариуч гэдэг юм уу те асуудлын одоо ингээд хариултыг шийдлийг бол заах хэлж болоод байдаг. Гэхдээ сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол байхгүй. Тэрийг кодчлоод оруулаад симуляцлаад ч юм уу тэгж болж чадахгүй байгаад байгаа.
Тэгэхээр тэрийг хийх боломжгүй болвол ердөө суралцах боломжтой болоод байгаа байхгүй. Яг тэрэн шиг хүн гэдэг хүүхэд байхаасаа сэтгэл хөдлөлийг яг л ингээд суралцаал багасаа суралцж ээж тэгж боловсрдог зүйл гэж тийм утгаар бас харуулсан юм болов уу гэж бодсон надад бол. Тэгээд тэр нь маань надаа айгүй нэг гүнзгий сэтгэл төрүүлсэн байхгүй. Ингээд яг өөр дээр бодоо үзэхэд ч юм уу те ингээд ялчгүй ингээд даван толголцтой юм байна. Ялчгүй энийг ингээд явах хэрэгтэй байна. Дахиад хийх хэрэгтэй байна гэдэг бодлол надад айгүй төрүүлсэн байхгүй. Одоо л яг бас нэг хүн төрлөختөнд нэг ойр хэдэн жилдээ ч юм уу бас тулгарх гэдэг л асуудлуудын нэг шүү дээ тий. Яг ингээд робот ч байт юм уу тий. Тэр гэхдээ үнэхээр хүнийг ээж чинь ч юм уу аав чинь ч юм уу найз чинь ч юм уу орлож чадахгүй ч гэдэг юм уу тий. Нэг киноны гол хэсгээр орлоо шүү би юм бол хүн одоо нэг шинэ хүн төрлөختөн бүтээх гэдэг шүү дээ санаа. Дэлхийн сүрээд хүн төрлөختөө устгахыг бол угаасаа анхнаасаа мэдчихсэн юм байна тий. Бүр 5 жилийн өмнө мэдчихсэн байж. Мэдчихсэн болж таарад байгаа. Угаасаа юу ч хийж чадахгүй болохоор олон нийтэд угаасаа дэлхийг болж таарж байгаа шүү дээ тий. Тэгээд дахиад шинээр хүн төрлөختөө бүтээх гэдэг шүү дээ. Сэтгэл хөдлөлийг бол чадахгүй байна. Бусдыг болгоцсон гэдэг байгаа шүү дээ. Санаа нь кинон дээр ер нь тэгээ гарчиж байгаа шүү дээ. Тэр хүүхдэд сэтгэл хөдлөл байгаад дэсэн биш юм уу? Тэр бол одоо юу гэдгийг шүүгэн дотор орж одоо юу гэдгийг орж нуугдаж муугдаад тийм ээ. Тэр шүүгэн дотор ороод гуниглахаараа ч гэдэг юм нөгөө гомдохорооч гэлөө гуниглахаараач гэлөө ингээд шүүгэн дотор ороо суучдаг ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд ер нь юу гэдгийг баярлах ч гэдэг юм уу. Тиймэрхүү процессууд бол болоод байгаа шүү дээ. Бүр гомдоод тэр эхлээд ээж нь хамгийн ихний сцен дээр болохоор нөгөө нэг таны таблет лөө утсан дээр ч чөлөө зурмаар байна гэдэг шүү дээ. Тэгсэн чинь зүгээр цаасан дээр зураа гिचээд нэг ирэх харсан нөгөө хүүхэд нь гэд нэг хүүхэд угаасаа ээжээсээ яаж л юм гойдгийн тэрийг гэл ингээл гуйцсан зогсож яддаг шүү дээ тий. Тэгсэн чинь тэр нөгөө нэг симулят одоо нөгөө нэг тэр одоо юу гэдэг хиймэл хүүхэд гэж хэлж. Тэр хиймэл хүүхдэд сэтгэл хөдлөл байгаад байгаа юм шүү. Байгаад байгаа юмыг одоо юу хийх гээд байгаа юм шиг кино харагдаагүй юу? Бүр яг л хүнийхтэй төгс ойртуулахыг л хичээж байгаа хэл та. Тэгээд энийг бол би яг бодохдоо хэдүүлээ сайн нэг ярилцах явцдаа л нэг сэтгэл хөдлөл оюун хоёрыг одоо хүний энэ тарих байгаа шүү дээ тий. Одоо бид нар сэтгэж ийн эсвэл сэтгэл хөдлөл гэдэг хоёр юмыг тусдаа өөр зүйл шиг ойлгоод энэ бол сая ярьчлаа л та. Тэгэхээр тэр хүүхдэд бол нэг тэр сэтгэл хөдлөл гэхээсээ илүү нэг сэтгэн бодох чадвар наагаад тэгээд одоо хүн гондуул нэг ийм үйлдэл хийдэг ч гэдэг юм уу. Тэр нь бас одоо кодлогдсон л байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо тэр үйлдэлийг гаргаж гин үү эсвэл одоо үнэхээр яг нэг сэтгэл хөдлөл сэтгэн бодох хоёр нь одоо нэг хамт холбогдоод ч гэдэг юм уу. Энэ хоёр чинь ингээд нэгнийтэйгээ зэрэг хамт оршиж хүн ирнэ яг хүн гэдэг утгаа бүрэн илэрхийлэх гээд байгаа шүү дээ. Тэр киноны хувьд бол тэгэхээр юу суугуулж таарсан сэтгэл хөдлөл бол байгаагүй зүгээр л тэр одоо жишээ нь тэр хүүхэд бол шууд бодоол хүн ингэдэг учраас ингэх ёстой гэд бодоод хийгээд байна гэсэн үг юм уу? Наа чи нэг хувилбар нь хоёр хувилбар хэллээ шүү дээ сайн мэн. Нөгөөх нь болохоор чинийх чинь юу лээ талгаа эргүүл айчих юм байна. Үгүй талгаар чи сая угаасаа нэг л ийм санаал хэллээ шүү дээ. Өөр ямар санаа хэлсэн. Ингээд байгаа байхгүй юу? Тэр хүүхэд бол байна шүү дээ. Сэтгэл хөдлөл бол угаасаа байхгүй байгаа заяа. За. Сэтгэн бодох чадвараараа хүн гомдох юм бол ийм үйлдэл хийдэг. Ингэх юм бол тэгдэг. Ээжээсээ ингэж гоёвол одоо ингэдэг ч гэдэг юм уу. Тийм зүйлийг тэр хүүхэд болохоор сэтгэн бодож хийгээд байгаа байхгүй юу? За. Энэ бол нэг тохиолдол заяа. Нөгөөх нь болохоор сэтгэн бодох сэтгэл хөдлөл хоёр чинь тустай зүйл биш ээ. Одоо хамтдаа ингэж хөгжиж тэр хүнийг одоо ингэж бүтээдэг зүйлээ. Тэгэхээр ер нь энэ хүүхдэд бас хоёулаач байсан байж болох юм аа гэдэг юм хоёр хэлбэрийг л миний бодлоор заяа. Хүүхдэд сэтгэл хөдлөл байгаа. Ягаад гэвэл тэр чинь 5 жил ингэ сурцсан гэж бодоод байгаа байхгүй. Суралцсан. Яг ингээд хүүхдийг ээж шиг өсгөөд за нэг автаа байгаа. Тэгээ дээрэс нь уух шуудл гэдэг юмыг үзээд хүүхд үйлж байгаасаа бас гардаж таах оршуулган дээр тий байгаа. Харин хүмүүс одоо юу асуудалтай болсон бэ гингүүт нөгөө нэг ээж хүүхдийг бүтээх бол асуудалгүй болцсон. Тэр чинь бүр ингээд сүлд тархины мэдээлэл наваад авчиж байгаа шүү дээ. Ээжийг бүтээх насан турш том хүнийг дахин бүтээх асуудал гараад ирчихэж байгаа байхгүй. Тэр нөгөө сансар хөлөг дотор байгаа хүмүүс. Тэгээд тэрийг бүтээхэд яах вэ гэхдээ зэрэг яаж бүтээх вэ гэхдээ зэрэг ердөө
яг л хүүхдийг бүтээсэн шиг дахин сургаж бүтээн симуляцаар. Тэгээд тэр насанд хүрсэн хүний ой санамжийг 20,000 удаа хийж давтж сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг одоо гаргаж аваад тэгээд хиймэл хүн дээр хийгээд байна гэж би ойлгосон. Эсвэл ингэсэн байж болохоор тэр хамгийн ихэнд олсон үйл явдал жинкнээсээ болол тэгээ тэрнээс нэг хүүхдийн кодлох ч гэдэг юм уу тиймэрхүү юмэгээ тэгээд тэр хүүхд тэр нэг яг ихний хүүхдийн дүрээр ч гэдэг юм уу яг тэр хүүхдчиг л бас айсцан хамгийн ихний үйл явдал бол угаасаа яг жинкнээсээ болсон үйл явдал байгаа даа ш. Тэрний ой санамжин дээр үзлээ. Тэн дээр тулгуурлаж одоо симуляц хийж байгаа. Тий. Яг нөгөө нэг энэ асуултанд хариулчихж байгаа юм шиг. Одоо нөгөө нэг хүүхэд сэтгэл хөдлөлтөй болохын тулд 5 жилийн турш суралцсан. Насан турсан хиймэл хүнийг бүтээхэд сэтгэл хөдлөлийг нь шууд кодлоод оруулах боломжгүй учраас эхлээ симуляцад оруулж сэтгэл хөдлөлийг сургаж яагаад тэгээд хиймэл хүнд хийж байгаа гэж би бол ойлгосон байхгүй. Яг миний нөгөө ер нь хариулах болов гэсэн хариулт тойроос хүлээжсэн хариулт бол мөн бохгүй байна ах чинь. Хүүхдийг бол ангалттай биш байна. Тэг кинон дээр дурддагж байгаа. Хугацаа удаа маш их хугацаа орно. Наад туршилтаар сэтгэл хөдлөлийг одоо машин бүтээх гэдэг чинь бол окей болж байна. Гэхдээ амар их хугацаа орно штэ гэд нэг юм ярьдаг штэ тий. Тэнгүүт нэг тийм санаа дурддагч гингууд нөгөө хүүхэд бол анх угаасаа нөгөө сэтгэл хөдлөлгүй бүтээгдээд сэтгэн бодож чаддаг л бүтээгдээд тэгээд 5 жил амьдарч байгаа штэ. Амьдарч байгаа хугацаанд тодорхой хэмжээний одоо юу гэдгийг баг цаг сэтгэл хөдлөл одоо авчлаа гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо болохоор нөхдүүд яах гээд байгаа вэ гэхээр сэтгэл хөдлөл дутуу байгаад байгаа юм байна л да. Сэтгэл хөдлөл одоо юу гэдгийг сэтгэл хөдлөлүүдийг гүйцээх гээд ах шиг байгаа. Хүний гаргаж болохгүй сэтгэл хөдлөлүүдийг гүйцээх гээд ах шиг байгаа. Нөгөө машина бүтээхэд бүгдийг шавхах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүүхдээр бол удах гээд байна тийм ээ. Удахаасаа гадна дэлхийн хүн төрөлхтөн сүрчиж байгаа учраас тэр хүүхдийг ганцаарнгийн дээшний явуулчихлаар одоо юу гэдгийг хичнээн 100 юу одоо за нэг үржидгэл юм байгаа. Гэхдээ юу гэдгийг дахиад хичнээн тэрбум жилч байдаг юм хичнээн юу гэдгийг сая 1000 жил зарцуулах болчиход тэгээ тэрэн дээр би одоо яарсан юм бол гэж би бодож олж байгаа юм санаа нь. Тэгэхээр насан турсан үнийг бас болох хэрэгтэй. Тий одоо нөгөө нэг яарсан юм уу л гэж бодож байгаа. Түүнээс биш тэрний хүүхдийг байна шүү дээ. Зүгээр л сэтгэн бодож чаддаг байдаг юм уу тэгээд нөө сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгож чадахгүй потенциалтай нэг бодгалыг илхээрөө илгээгээд за ирэмээр нь илгээгээд ч юм уу болчихж байгаа юм шиг санагдчихж байгаа. Надад бол үнэхээр л хүндрэлтний дахиж бүтээх гээд байгаа юм бол тэгэл болон болцсон дахиад илгээгээл байна үсттэй. Хатам яв хоёруулгал илгээгээд байна гэсэн үг санаа. Тэр нэг юу яг хүн биш тэр нөө юугаа юу рафта юу шинэ хүн төрлөختөн шүү дээ. Тэр чинь угаасаа хиймэл тиймлэр дахиад бүтээж байгаа шүү дээ тий. Тэрийг л явуулаад байна гэж. Тэрийг л тэгэл явуулаад тэгэл хангалттай биш юм уу гэж бодохгүй юу. Тэгсэн чинь хамгийн сүүлд киноны төгсгөл хэсэгт ээж хүү хоёрыг явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг нөгөө нэг бүрэн бодгол явуулж байгаа зү. Одоо жишээ нь тэр хүүхдийг бол тэр чигээр нь явуулчихад болол хорсох гэдэг тийм сэтгэл хөдлөл тэр хүүхдэд одоо байхгүй байгаа юм шиг харагдаж байгаа. Надад бол одоо байхгүй байлаа гэж төсөөлөө л да тийм ээ. Тэнгүүд тэр хорсох гэдэг мэдрэмжийг тэр сэтгэл хөдлөлийг сурахын тулд тэм асар их юм болох гэдэг шүү дээ. Тэгэхээр кино нөө нэг одоо юу гэдгийг судлаачийн багч үлээ ямар нэгний ч үлээ нэг баг байгаад байгаа шүү дээ. Тэр яарж ах шиг байна гэж би дотроо төсөөлж байгаа. Гэхдээ эзэн нэгэн цаг сурах нь бол угсаал ойлгомжтой эрэг штэ тийм ээ нэг зөрчилдөөн үүсээд тэгэл яг нэг хүн төрлөختийн айжад үүссэн тэр замаа туулаад тэгэл хизээ нэгэн цагт болох нь ойлгомжтой юм дээр яарад ах шиг байгаа гэж би тий ухаж бодож олж байгаа шүү. За тэгчингүүд дутуу байж тэрийг гүйцээхийн тулд тийм ээ тэрийг гүйцээхийн тулд тэгээд яарж байгаа хүмүүс мэдээж хэрэг хурдан гүйцэлдүүлэхийн тулд байна штэ нөгөө нэг эмэгтэйгийн дурсамжийг авчингуудаа шууд симуляцд хийчихэж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт мэдээж хэрэг хүүхдээ аврах гэж байгаа их хүн бууж өгөхгүй байхгүй юу. Хүн төрлөخت бүр яг нэг тийм цагтаа уралдах ус нөхцөл байдалд очсон. Ерөөсөө л хитгэн цагийн дараа ч юм уу одоо юу гэдэг ханаг хүрэх юм уу юу тийм ээ. Тийм хугацааны дараа дэлхийс хүрэх гээд байгаа. Тэрнээс л урьдчил нөө хүүхд дээр очих гээд байгаа ээжийн ингээм ийм симуляц явуулж байгаа байхгүй юу санаа. Тэнгүүт тэнд нөгөө нэг ээж болвол байж болох хамгийн урднаар тэгээд нэг орлого дотомд мэдээж хэрэг юм байна шүү дээ. Тэр чинь хичнээн жуудаад автаж явуулж бодно шүү дээ тийм ээ. Орлого болгонд нэг сэтгэл хөдлөл олж авдаг ч юм уу. Анзаарсан бол
замдаа нөгөө нэг юу байгаад байгаа шүү дээ. Нэг хүүхэд лифтээс гаргаж байгаа, нэг эмэгтэй төрүүлж байгаа, өөр яагаад ч гэдэг үл нөгөө сэтгэл хөдлөлөө замдаа олж аваад яваад шүү дээ дуршлахаараа тий. Тэнгүүд нөө бас өмнөх хүмүүнгээ ашиглаад ах шиг байгаамаа дурсамжаа санаад жоох шиг байгаа. Гэхдээ тэр хэсэг нэмэх тийм чухал биш байх. За тэгсээр байгаад окей болчихж байгаа юм шиг байна. Хүүхэд дээр очиод нэг сансантай хурцлээ. Тэгээд би одоо дахиад нэг асуулт асуух гэдэг байгаа байхгүй. Тэр хүүхэн ямарваа нэгэн байдлаар хүүхэдтэйгээ уулзчлаа л да. За. Сэтгэл хөдлөлөө шавхагдсан уу? Ямар үед тэр сэтгэл хөдлөлийг нөгөө нэг машин бүрэн шавхаад дуусчлаа гэх юм болоо. Яг нь шавхаагүй ч гэж магадгүй л дээ. Би л тэгэж харсан зүгээр. Бүрэн шавхаж дуусчлаа гэдэг их тийм хэсэг гарсан юм уу? Үгүй тийм гараагүй. Зүгээр хэрэг шавхагаагүй юм болвол яах гэж тийм юм дахиж хийсэн байх юм бэ гэд би түрүүн ярьсан шүү дээ. Нөгөө хүүхдэл явуулчихна мэдтэй. Угаасаа сурах нь ойлгомжтой юм. Яараагүй юм болвол одоо юу гэдгийг яах гэж одоо нөгөө нэг тэр дахиад нэг ээжийн тим симуляц явуулах хэвтэй тийм биз дээ. Зүгээр л хүүхдээ тэр чигтэн дэлхийрээ буцаагаад илгээчихнэ үстэй. Тэгэл тэр нэг хүн өрлөгтөө дахиад үүслийнхаа явцад үржиж явахдаа тэгэл олоо тэр дундаа дахиад сэтгэл хөдлөлүүдээ сурдаг юм байгаад тэр хүүхэд бол хэдийний нэг сураад харуулчаад байгаа шүү дээ тий. Тэр нэг хомдох ихч байдаг юм уу юу ах ихч байдаг юм уу нэг юм харуулчаад ах шиг байгаа байхгүй юу санаа нь. Нэг тийм тохиолдол тгий ярьчиж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө нэг киноны санаа бол сэтгэл хөдлөл гэдэг юм бол бүр ингээд хүнд хэцүү цаг үед тодорч гарч ирдэг тийм ээ. Тэгээд сэтгэл хөдлөлийг бол хүн хизээч сурчдаггүй өөрийн биеэр мэдэрчиж тэр яг ситуэйшнд байдаг юм уу орж ижил тэр сэтгэл хөдлөлийг одоо гаргаж ойлгож мэдэрч чаддаг гэдэг санааг харуулад тэгэнгүүт нөгөө нэг энийг юу гэдгийг энэ машиныг бүтээх гэдэг дээр бол тэр их хүүхдийн санаа амар гоё санаа орж ирж байгаа байхгүй юу. Ямар нэгэн хоёр рандом гай боли хоёр биендээ дурлсан хос байсан ч гэсэн тэр 20,000 удаа оролдох уугүй юу гэдэгт би бол эргэлдэж байна. Тэр дунд шантрахч байдаг юм уу тэр одоо юу гэдгийг тэрнийг симуляц амжилттай болно болохгүй гэдэгт бол би одоо юу гэдгийг итгэлгүй байгаа байхгүй амжилттай болно гэдэгт нь тэр яг үнэхээр хайртай дуртай юм байгаа гэдэг шантарчиж болно ер нь яаж болно ш та тэр хүүхдийнхээ хойноос явж байгаа их хүн гэдэг бол зогсохгүй юм байна гэдэг зогсохгүй гэдэг тийм санаа ашиглаж байгаа юм шиг тэр нь бол үнэхээр л гоё санагдаж байгаа. Тодорхойгүй юмнууд нь ингээд нэг юм олон л надад бол санагдсан. Ерөнхий бүдүүн зургаараа бол надад ингээд харахаар айгүй гоё л харагдаж байгаа. Гэхдээ ингээд саяных шиг амар бодоол нөгөө хүүхдээ явуулчихаар за эдгээр яарад байгаа юм шиг байна. Ямар ч л байсан шууд дэлхий дээр л бараг л бэлэн хүн болох гэдэг юм шиг байна. Тийм ээ. За тэгээд үржих ёстой энэ яагаад ээж хоёр явуулаад байгаа юм болоо. За ямар ч л байсан цаагаараа ингээд зүгээр нэг ээж хоёр биш. Аваа хэдэн ээж хоёр явуулж байгаа байлгүй дээ гэж боддог ч юм уу нэг тийм ээ. Тиймэрхүү юмнууд нөгөө нэг бодож олох шаардлагатай юмнууд амар их байсан нь бол жоохон сэтгэл дундруулдээсэн гэх юм уу. Тэгээ миний хувьд бол кино ерөнхийдөө бүдүүн зургаараа юм л байла. Таалагддаг юмнууд. Надад ер нь яг нэг киноны үндсэн санаа сэтгэвтэй надад санал нэг байна. Эсвэл хоёр өөр юм болж харсан уу? За ер нь бол би ингэж бодсон. Энэ цаний ингэж түвшин яриаг сонсож байгаа надад нэг бас юм бууж ирж байгаа байхгүй. Тэр хүмүүс нэрээ яагаад тэгээд явуулсан байваа. Тэгээд яг яагаад симуляц яваад байв. Сэтгэл хөдлөл үнэхээр сэтгэл хөдлөл шавхагдана гэдэг чинь одоо бүх сургалцах хэвээр байх хэвээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг олж авчаад бууж ийнэ үгүй юу гэж асууад штэ тий шавхагдана гэдэг чинь. Тийм. Тэгэнгүүт энэ сэтгэл хөдлөлтөөс илүү том зүйл бас биш юм шүү. Одоо нөгөө нэг юу юм шүү. Одоо бэлэн хүн гэхээсээ яг хүн болсон хүнийг буулгах гэсэн юм шүү. Хүн болсон хүн гэдэг бол өөрийнхөө төлөө үрээ авахын төлөө хизээж бууж өгөхгүй хүн гэвэл хүн болсон хүнийг хэлэх юм шүү. Тэгээд хүн болсон хүн болохын тулд симуляцид оролцсон юм шүү. Юу шаачва. Саяогч. За мэдгүй. Гэхдээ надад тэгж боогаад байгаа байхгүй яг сэтгэл хөдлөл гэдэг утгаар нь ботох юм бол нэлийн явцуу заяа. Яг гэх юм бол сэтгэл хөдлөл гэдэг чинь олон юмнууд байгаа шүү дээ. Сураагийн ихний санаа л байхгүй да. Тэр хүүхэдд сэтгэл хөдлөл байхгүй заяа. Бодлороо оюунаараа нэг юм л шийдээд байгаа. Тэнгүүд сэтгэл хөдлөлийг
Одоо тэр нэг хүүхдэд одоо нэг одоо юу гэдгийг юмар төсөөлөх юм бол нэг юм суулгаж өгөөд нэг нааж өгөөд явуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр явуулахын тулд тэр хүүхэд явуулахдаа чухал нь биш нэ тэр ямар ч байсан тийм сэтгэл хөдлөл гэдэг юм л нааж өгөөд явуулах гэдэг шиг байгаа юм л да санаа нь. Потенциалын нааж өгж явуулах гэж байгаа мó мэдэхгүй. Тхийн тулд шавхах хэрэгтэй үсттэй. Тэр симуляцаар яг шавхагдж байгаа юу л гэж асуугаад байгаа. Ер нь тэр дунд юм үлдэхгүй юу? 20,000-уудаа үхэл амьдралыг тоолаад тэнд та үдхөцөхгүй юм үдсний эцэст мэдхгүй шавхагчиж магадгүй л тэгтэл юу гэдгийг тэр зөвхөн яг тийм процесс давтагдах симуляцаар шавхагчиж байгаа мó эсвэл бол одоо нөхдөө зүйл дэлхий рүү ингээд нэг ээж хүүхдүүдийг илгээж штэ. За хоёрхан нөхрөө илгээгээгүй баг. Үржих нь бодож байгаа юм чинь нилээд хідэн ээж хүүг илгээд нилээд хідэн юмнуудыг л илгээж байгаа байхгүй би бол таамаглаж байгаа шүү. Уусаа сүүлийн төгсрөлийн хэсэг дээр гардаг штэ ингээд нилээд юмнууд л рүү бууж ирдэ штэ. 7 ойлоо хэдийн бууж. Нилээд хэдийн бууж байгаа юм уу? Мэдгүй. Ямар ч үдээс нэг химэл дагуулаа салж байгаа ганцхан юмны сцен л би санаад байгаа байхгүй юу? Үгүй энэ хоёр хүн явуулна гэж баймиргүй ядж байгаад ээж хөө явуулчих ингээ бодсон байхгүй юу? Тэгэнгүүт байна штэ надад нэг юм сэжиг төрж байгаа. Энэ бууж байгаа нөхдүүд ямар нэгэн байдлаар нэг сэтгэл хөдлөл дутуу байх үү дээ гэж айгаад байна. Тэгээд яа. Гүй юу яадгийн гэж Сэтгэл хөдлөл дотоо байвал яах юм? Гүй яах вэ тэр үнэхээр л юу гэдгийг нөгөө нэг үндсэн сэтгэл хөдлөлүүд гэж байдаг байг л дээ яах вэ уурлах баярлах ч гэдэг юм уу тийм ээ гомдохгүй нэглэх гэдэг юм. Ямар нэг ситуашн одоо юу гэдгийг түгээмэл тааралддаг сэтгэл хөдлөлүүд ингээд тэр донд бол орцсон байхаа. Гэхдээ бүр ингээд нөгөө нэг үнэхээр л нэг тодорхой ситуац үүсчиж л төрдөг тийм сэтгэл хөдлөлийг хэдүүлээ сонирхож үзье л та. Одоо жишээ нь манай симуляц болгонд айгүй явцсан байгаад шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө нэг дэлхий рүү явуулж байгаа нөхдүүд донд зарим нэгэн сэтгэл хөдлөл үнэхээр тэнд хизээч үүсэхгүй юм биш үү гэж бодоод байгаа байхгүй юу бэ? Тэгээ бүх сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг одоо ингээд харин үтцэн яад юм бол тэгэл ер нь дээл нэг сэтгэл хөдлөлөөс нөгөө сэтгэл хөдлөл нь үүсэл явдсан шүү дээ хүн бол. Одоо би наахаа чи бодож олж байгаа байхгүй юу? Тэгээд яг ийм асуулт надад болохоор за одоо бодвол одоо нөгөө нэг үндсэн хэдийн суулгач бол нөгөө хэд нь бодвол бас тэгээд тэгсгээ тэндээ үүсэх юм байлгүй дээ гэд нэг юм сэтгэл санаагаа амрааж байгаа. Кинон дээр бол тэр харагдахгүй. Тэгэл ерөөсөө би бодвол нөгөө киног дэлгэрүүлж бодсоор байгаа нэлээ гайгүй кино болгосон шүү. Ер нь дотроо л нухсаар байгаа л за гайгүй ч юм уу гэж бодтлоо киног ер нь бацсан. Окей. Сайн соорой. Юу миний үгтэй. Ер нь саний ер нь юу гэдгийг киноноос харсан ийм санаа хөгжсөн санаа маань санал нэг байна уу? Эсвэл бол илүү өөр өнцөг, илүү өөр талаас нь харсан уу ч гэдэг юм уу? Ой тийм яг саяныхаас нэмж асаадах юм байхгүй дээ тэгэл. Ер нь иймэрхүү сайн гэж юу? Тэгэл ер нь л бас сайн санаанууд ч гэх юм уу гарлаа л гэж шүү дээ. Нилээн бас юу санаад гарч ирэх гоё. Одоо ингээд яг ургуулж бодоод айгүй ямар гоё ургуулж бодсон юм бэ гэмээр санаад гэх юм уу. Үгүй чинь тэгэхгүй болоод утгаолчих гэдэг юм чи. Би бол гэхдээ тэр нэг эрдэмтдийн багт байсан бол тэгэл юм явуулчихна. За одоо ингээл явуулчих хэлэх баг. Яг гоо тэгээд тэр нөгөө нэг чиний хэлсэн нь үнэн болчихж байгаа юм л та. Тэр хүүхэд нэг сэтгэл хөдлөл гаргаад байгаа юм шиг дүр үзүүлээд яг үнээр ихтэй сэтгэл хөдлөл биш тэр нөгөө нэг сэтгэн бодож үйлдэл гаргаад байгаа байхгүй юу. Тийм учраас тийм одоо би дэлхий рүү илгээгээд тэд нар зүгээр л үржиж байгаагаас биш хүн болохгүй байгаа байхгүй юу. Зүгээр нэг боддог, үрждэг түүдийн одоо юу гэдгийг нэг тим юм үүсгэж байгаа байхгүй юу. Гэтэл хүн болвол нөгөө нэг сэтгэл хөдлөл гэдэг юм нь одоо хүнийг хүн болгож байгаа маа гэдэг ийм санаа бас баг шиг байгаа миний бодлоор. Тэгэл яг тэ сүулт тэгэл аль чадхаараа л хамгийн одоо чадхаараа л явуулж явах шиг л гэж шүү дээ. Хамгийн байж болох за энэ л одоо байж болох хамгийн сайн нэгээл явуулж явах шиг байна. Яаж яагаад тэгэхээр дэлхийд дээр хоёрхан нэм судлаач байна гэж байгаа. Тэр сэтгэл судлалыг нь тэгээ бүрэн болгочих хоёрхан байгаагийн нэг нь алга болцсон гэж байгаа. Нөгөө хүүхдээ өгч явуулж чадахгүй болохоор хүүхдэд харагдаад тэгээ зүхтаад алга болцсон. Тэр бол мэдгүй тэр бас яагаад хүүхдээс алгах гээд байгааг би бас ойлгоогүй.
яагаад салгахч байна вэ гэх юм бол тэгэхээр чи юу гэсэн юм шүү те. Одоо угаасаа хиймэл хөвгөд тийм үү? Өгцөн байгаа. Тэгээ тэрнтэйгээ цуг сансарт нисээд тэгчээд өөр ингээд тогтворч штэ. Тэнгүүд буцаад буугаад ирж болох байсан юм шүү гэж байгаа юм шүү тий. Үгүй би харин тий. Заавал нэг өрөм гаргаж ирээл тархийг өрөмдөж ягаад оёсоо хэмжээ нэг авч яваал тэснэ өөр нэг бас адилхан хүүхдэд хийчихэж байгаа шүү дээ. Зайл байхгүй ах шиг байгаа тэнд. Үнэхээр багтахгүй ах шиг байгаа санаа. Тэгээ нөгөө нэг буцаад дэлхий рүү бууж явахдаа бол тэр хүүхдийг дахин шинээр бүтээсэн байгаа даа шүү дээ. Тэр дахин шинээр бүтээх анхныхын аваа явах хоёр тийм их ялгаатай байсан уу гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэ яг нөгөө замдаа фейлдээд нөгөө эмхтэй хүчиж явах шиг л байгаа юм л та. Харин тийм тохиолдлоос сэргийлэх гээд байгаа шүү дээ. Сэргийлээд байгаа шүү дээ. Үнэхээр одоо хүн төрлөخت нь энэ устдад үгүй болчвол хүн шиг нэг юм үлдээгээд байгаа байхгүй юу. Ямар тохиолдолд сэргийлээд байгаа гэж. Гөө тэр нэг тэр одоо тийм чи нэг хитгэн одоо эрдэмтэнд хэрэгтэй хүмүүс л дээшээ нисээд амьд үлдчихэж байгаа шүү дээ. Тэдэр нь устдад үгүй болчвол яах вэ гэ тэгээ нэг хүн төрлөختнийг авч үлдэх сүүлчийнх нь одоо бодож олсон юм ч гэдэг юм уу. Одоо яг нэг иймэрхүү кинонуудыг чинь уусаа зохиолч юу иш бидэрт нэг тэр хариултыг уусаа 100 гаргаж өгөхсгүй байхгүй юу тэр чинь. Киногоороо ч юм уу хүрэх гэсэн санаагаараа ч юм уу. Хідэн нөхдүүд нисээ заяа. Дэлхийд докторч чи нөгөөд буугаад ирээ. Окей, ингэж ч болоогүй юм уу? Яагаад дэлхийд докторч нь гэж бодоод байгаа. Үгүй докторч юм биш юм уу тэр сүүлийн хэсэг нэг докторжал бууж ирж гэж би ойлгосон шүү. Ингээд юу нэ Европ ТV живцэн. Одоо нөгөө нэг үгүй тэр чин дээрээс нь хараад докторч нь яасны давуулга дээрээс нь доктор байсан юм уу? Мэдгүй зүгээр ер нь бас хоёр нэг ингэж тулгаж хариулт олох гээд байгаа болохоор тэгэж бодоод байгаа юм шиг санагдаад байна надад. Тэгээ үнэхээр бас тэр чин докторчгүй байвал яах юм тийм биз дээ. Яг хариу олох тэр нөгөө нэг сансартаа өгөх гээд байвал яах вэ гэж үү? Тийм. Тэгээ сансартаа үржээдэж болохгүй байгаа шүү дээ тий. Тийм хүн төрлөختн чинь юу штэ нэг одоо сараар ч юм уу жилээр ч юм уу амьдрах бас нэг болцоо нөхцөл нь тэр ситүэйшндээ бас муул байгаа илгүү дээ тий. Тэгэхээр чин тэгэл аль болох л одоо нэг яаруу ч гэдэг юм уу аль хурднаар л хүн төрлөختнийг авч үлдэх арга замыг л одоо илэрхийлж байгаа. Юу нэ? Илэрхийлж байгаа. Ирэлхийлж гинүү даа л гэж одоо бодчих. За окей тэгвэл дараагийн асуулт заяа. За. Нэг хүн нөгөө нэг хэдэн нөхдүүд гарцсан шүү дээ. Тэд нэр өөх гээд байна. Тэгээд нөгөө нэг дараагийнхаа үеийг бүтээгээд үлдээчихэж байгаа шүү дээ. Окей. Тэднийг бүтээгээд нэг материал хэрэг болно үз. Тэгээд тэрнийг үлдэж байгаа нөхдүүд үнэхээр л хүн шиг юм бол бас идэж уун үз. Тэрнийг нөөц бас яах вэ гэж бодогдоод байгаа байхгүй. Тэр ер нь тэр байдал хэр удаа үргэлжилэх үү гэж байна. Тэрийг ханда Гретлад 2 дугаар ангиас үзээрэй заяа. Яг нөгөө миний нөгөө лаг комментач гэдэг юм тэр юмнууд энэ л аль нэг нь шууд тухайн үед хариултыг олж ус сэтгэл санаа амрах гэдэг л тий. Иймэрхүү кинонууд иш нөгөө бас үзэгчд өөрсдөө ургуулсан бодох ч гэдэг юм өсөө цаашаа сэтгээд явах тий. Одоо нөгөө энэ кино үзэж байхад бол надад бас нэг кинотой амар адилхан санагдсан. Шууд нэг тэр киногийн бас нэг санаа явж штэ гэж бодгдсон баг. Тэр кино нь болохоор Maze Runner гэдэг нэг кино гарч ирсэн юм. Тэг хэдэн онд нээлтэлээ тэр чинь 3-4 ангитай цуврал болгож гаргасан. Тэгээд Maze Runner бол бас яг анх гарч явах үед нээлттэй хийж явах үедээ бас шоугуулсан штэ. Тэг Монголд ч ер нь бас кино театруудаар үзэлт өндөр байсан. Залуучууд хүүхдүүд бүгдээр үзсэн. Тийм тэгээ киноны бас нэг жүжигчин продакшны хувьд сайн зохиолын хувьд бас нэг тийм одоо муу гэж хэлж болохгүй зохиол тий. Тэгэхээр нэг тэр киноны яг товчхон бол ер нь бол яг бас нэг хэлгсэн санаа Гретфлотой адилхан байхгүй. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн юм тойрог мейзд оруулсан. Тэгээл тэнд нэг юм бага мангасууд байгаа байхгүй. Тэгээ энд байгаа хүмүүс нь амьдрах шаардлагатай. Энэ хүмүүсийг яагаад амьдруулах гэдэг ангууд энэ хүмүүс чинь нөгөө мангасаасаа цухтах чи бас нэг сэтгэл хөдлөл ч юм уу одоо нөгөө нохооноос цухтардаг тийм. Одоо хүний дархинд нэг нохооноос цухтах юм бол жирэнээсээ хурдан гүдэх ч юм уу тиймэрхүү юм болд нь шүү дээ. Тэрийн л одоо бас ийм одоо хүнээс юу гарах нь гэсэн нэг тиймэрхүү агуулгатай кино аахгүй. Иймэрхүү кинонуудыг бол одоо үзэгчид өөрсдөө нэг бас илүү цааш нь ургуулсан бодооч гэдэг юм уу. Энэ бол амар хүнд сэдвтэй кино аахгүй. Яг ийм шинжлэх ухааны
одоо юутай тий. Ер нь киноны жанр нь юу sci-fi гэж явж гинөө. Sci-fi, шинжлэх ухааны уран зөгнөлт. Тий, шинжлэх ухааны уран зөгнөлт гэдэг жанр чинь болвол амар хүнд байхгүй юу? Ер нь бол тэгээд энэ дээр бол юу гэдгийг лээд тийм хянамгайл байх ёстой юм шиг санагддаг. Тэгээ Локийн алдаанууд баг гаргавал тий. Яг нь зарим нэгэн уран сайхны юмнууд байхыг бол хүлээн зөвшөөрч болно шүү дээ. Энэ кино юм чи тийм ээ. Миний хүн бол тэр ноолон молны кинонуудтай бас жишээ тарьцуулаач гэх юм байж магадгүй. Таавар талдуур гэх юм. Ми талд ухамсарт нөгөө нэг шинжлэх ухааны уран зохиолын киноноос хүлээдэг юм тэнд бол асар олон алдаа гарчхаар тэгээд алдаач ихэд тааш юм тийм ойлгомжгүй юмнууд тэр жоохон хариулт нэмэд өгчиж болно шүү дээ. Эсвэл бол жоохон тийм баяжуул нөгөө уран зохиолын юмнууд нэмж өгөөд асуудлуудаа тодорхой болгож өгөөд ч байдаг юм уу тийм ээ. Тээг болохоор ерөнхийдөө нэг тиймэрхүү л тийм шүү дээ. Сайжрал байгаа л да. Солонгосчууд бол ер нь яг дэлхийн ертөнцийн сүүлийн хэдэн жил бол нэг кино ертөнц рүү бас л энэ нөгөө нэг олсон ашиг орлого нөгөө юу болсон бэ нэрээ? Ашиг орлого аваа ярихад хэцүү. Яагаад гэх юм бол нөгөө Netflix-ээр зарлагдсан болохоор кино сайтруудаар гараагүй. Netflix хөдөлтөд авцсан гэсэн үг байхгүй. Тэгээд зүгээр ингээд дэлхийн интернетээр түгүүччих. Netflix-т яасан хүмүүс нөгөө subscribe-тэй тий байнга сар болгон мөнгөлтөй хүмүүс болол үзнэ. Тэгээд тодорхой үнээр цацгдсан бол тэгээд ямар ч ашиг нь уулзлаа хүмүүс. Тэгээ одоо нэг юмыг маш тавчгаа ирчээ заяа. Маш тавч. Гүй давчхан ч ярмаар байна шүү. Маш тавч. Тэр ус бол арай нэр. Тэр давлгаа ирээд мөргөөд тэгээд дуусаа шүү. Одоо тэр Interstellar дээр бол гарч байгаа шүү дээ. Нэг давлгаа ирлээ мөрөглөө тэгээд шууд тэнд байсан бүх юм тарж бутраад ингээд ямар ч тийм юу гэдгийг амьд үлдэх боломж байхгүй. Тэгсэн чинь л тэнд нэг амар том давлгаа ирээл мөргөөл цохол өрөөрөнд амар их ус ингээл өсрөөл орж ирж байхад нөхөр тэнд силээ шумбаал тэр дундаа нөхөр мөхрөө бодоод гэл гараа бэлж ирсэн. Тэр мөр бол амар хүчгүй л болгочихж байгаа юм л да. Солонгос дээр одоо манайхан чи хар ажил хийж барилгыг барьж байгаа. Тэгээд үер тос мэдээлэл төсвөртэй чанартай юм барьсан бах манайхаа. Тэр одоо Interstellar дээр бол тэр сансрын хөлөг штэ тий сансрын хөлөг. Тэр сансрын хөлөг чинь ухаандаа дэлхийгээс хөрөхдөө тэр агаарын давхар махургыг нэвтлээд амар юм байгаа штэ. Тэр л нөгөө усан гариг дээр нэг давлгаан цохиулаад тэр бах болдгоо штэ. Тэгээд Interstellar-ын давлгаа чинь бүр хэдэн километр өндөр давлгаа байдаг үстэй. Ингээд уул байна гэдээ харсан чинь уул ш давлгаа ирж идэг. Энэ цаа нэг уул бүр яг уул ирж идэг үстэй. Давлгаан уул ирж идэг байхгүй. Тийм байлоо. Тэгтэл ер нь юу гэдгийг Interstellar-тэй зүрлэхгүй байсан ч гэсэн ер нь л тэгэл тийм том давлгаа ирэхэд чинь тэр далайн эрэг мэрэг дээр болж байгаа осол юунууд чинь ямар байдаг вүлээ. Тэгэхэд бол тэнд хүн тэгэл зоргоороо амьд үлдээд ийн гэж бол би бол бодохгүй л байна. Чи яг нөгөө нэг түрүүн түшийлсэн шинжлэх ухааны уран зохиол кино их хүнд гэдэг яг харагдчихээн л та. Одоо нөгөө BS бас утсан байхгүй яг айгүй зөв сайн хийж чадах юм бол Nolan-ы Interstellar ч гэдэг юм уу эсвэл юу шүү дээ Inception гэдэг хүний зүудэнд ороод ддаг шүү дээ. Тэр чинь бас шинжлэх ухааны уран зохиолт шүү дээ хүний зүудэнд ороод ддаг. Тэрийг үнэхээр сайн хийж чадах юм бол тэгээд үнэхээр сайн кино болдог. Алдаа мадаг. Тэгэхгүй өөр маяг ажиллах юм бол жоохон хэцүү болчихдээ. Тэгээ одоо Монголын шинжлэх ухааны уран зохиолт киноч бас байдэн шүү дээ. Ингээд гэхдээ ямар кино вэ? Инээдвийн кино заяа. Нэг замын цагтаа нөхөр ирээдүйд нэг юу нөвдөд лээ нэг эргэтэн өвдөд тэгээд тэрийг донор болох гэсэн чи үр хөөхтэй байхгүй. Тэгээд тэрийг цаг хугацаагаар ухраагаад хүнтэй судлах гэдээ ухраачиж байгаа байхгүй. Тэгээд одоо цавьд авчиж байгаа. Ямар кино юм? Гэхдээ наах чинь шинжлэх ухааны уран зохиолт мөгөлт биш ээ. Тэр ерөөсөө ямар ч тийм мухар сүсгийн шахуу бараг нэг Mongolian sci-fi. Тэ бараг нэг элбчин нөхөр ирээд нэг одоо юу гэдгийг нэг бэрд гарч ирээд ч юм уу нэг тиймэрхүү маягийн юм ба. Тэр за дээр ч яах вэ? За ер нь яг киноны тухайд бол ерөнхийдөө иймэрхүү гоё нэмж ярих юмнууд байна уу?
Ер нь бол гэхдээ нэг амар тийм нөгөө нэг мэдрэл үүсэх хэрэгтэй. Тэр хүн тийм ситуацид яг ямар сэтгэл хөдлөл гаргаж ийн, ямар шийдвэр гаргаж ийн гэдгийг амар гоё мэдрэл үүсэх хэрэгтэй. Тэнд бол тэнд жирэмсэн эмэгтэй төрөх гээд нөхөр нь туслаач гэд гуугаад тахад өөрийнхөө хүүхдийн төлөө тэрвэрэд үрээд хаяа явж штэ тийм ээ. Тэр мөр бол хүнд нөгөө нэг гоё гүн сэтгэл мэдрэмж өгч чадхаар кино. Тиймэрхүү сценүүдийг аюу гоё хийсэн. Тэр солонгос жүжигчид ч гэсэн өөрсдөө нөгөө нэг яг нөгөө нэг харилцан яриа тэр нэг дүрийн сэтгэл хөдлөл илэрхийлэл нүүр царай хуурал дээр бол амар тасархаа штэ тий. Тэр мөрөн ч гэсэн ерөнхийдөө амар гоё мэдрэмж өгч болно. Сүүлд нь тэгээд яг хүүхдээ хайгаад явж байхдаа тусалж байгаа шүү дээ. Тэгээ хүүхдтэй байхдаа хаяад явж. Тийм. Тэр мөр бол амар далдуураа амар тийм хүнд гоё санаа байхгүй юу? Амар хөвгчлөлтэй юм киноны хэсгээс нэг санаанд орчлаа. Бүр яг мартчихжсэн юм шүү дээ. Одоо ингээл нэг үер ирээл хүмүүс одоо ингээл ойчрлал те тэгсэн чинь нэг хэсэг бүлэн нөхдүүд залбирцсан сууж байгаа шүү дээ. Тэр бас л одоо бас л нөгөө манай өнөөгийн нэг юмд л одоо бас толгороод байгаа л асуудлыг харуулж байгаа шүү дээ. Би бол өөрөө угаасаа атеист хүн. Тий. Би бол Ницше дуртай антиирист тий. Тэр хэсгийг бол гэхдээ миний яг нөгөө нэг яг дотор байгаа юм жиг гоё гоогцсан. Тэр бол тий ухарсангууд тэнд одоо тэр эмэгтэй бол хүүхдээ аврах гал тэлэн бол нөгөө тэмцэж штэ тий. Тэгсэн тэнд нөхдүүд зөөр яг хинж мэддэггүй хаанж байгаа нь мэддэггүй нөхөртөл одоо амнасаа даатгаал наваг авраач. Мөвөө яг тийм одоо үер одоо янз бүрийн тохиолдол л доо. Чи яг алийг хийх үү? За би яг үнээр хэлэхэд болно шүү дээ. Залбирнаа гэж. Үгүй тийш хүний хөөний сонголт шүү дээ. Хөөний сонголт. Яагаад залбирах вэ гэх юм бол залбирах ч юу вэ? Би айгу нэг амьд үлдэх гэж хичээхгүй. Зүгээр айгу тайвшруулахыг л хичээе. Яагаад гэх юм бол нэгэнт одоо би баг 1000 хичээгээд энэ зүйлээс гарч чадахгүй хэн ч ер нь хүн төлөвтнаас гарч чадахгүй. Тийм учраас сүүлчийн мөчтөө бол яг залбирх нь бас хайшин. Залбираад хүн залбирч байгаа юм чинь бас итгэл найдвартай байгаа байхгүй. Ингээд ятна өхөө дараа төрөлтөд яваач нь очиж юм аа те. Тэгэхээр би бол тэгэл за нэгэн дугаас энэ зүйл дуусч байгаа бол одоо ингээд 50 байт гэж бод. Тийм ээ. Яг нөгөө байгаа юм гоё яг урсгалаар нь хүлээж аваад те. Одоо нэгэнд миний хийж чадах бүх зүйлээс гарцсан зүйл юм чи бас их гим нүглээ ариусгах гэж чихч үт юм аа. Тийм бол их. Би ихтэй бас тэр хүмүүсийг нэг ямар буруу мууч гэж ботхгүй л юм л да. Тэр хүмүүс ч гэсэн өөрсдийнхээ хэмжээнд нөгөө нэг тэмцээд байгаа юм шүү гэж юу. Тэмцэхийн ч бас нөгөө өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө ойлголтоор юунаас нь тархилгаанаас нь давсан зүйлийг хүлээж авч байгаа байхгүй. Тэг чи ингээд үнэхээр хүн хүлээж авах боломжгүй зүйл ингээд ороод ирж байгаа байхгүй. Амар их осон үертэй. Тэгэнгүүт өөрсдийнхөө чатгаараа зарим хүмүүс нь тэмцэж जैन, зарим хүмүүс нь амьдлын төлөө явж जैन, зарим хүмүүс нь бүр айл мэл дээрэмдээ явж байгаа шүү дээ. Нэг хөгшин хүмүүсээ зөхөж унгаж байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүс бол ятна тэр айл дээрнэж байгаа хүмүүсийг ботох нь бусдад гай болохгүйгээр өөртөө бас нэг одоо мөргөөд байж наал гэж бодож байна. Ер нь бол тэгээд нөгөө нэг үхэлтэй нүүр тулах олон сонголт байдаг юм байна. Тэр нэг шашинтай хүмүүс бол яг хэвтэ нэг тийм муухарлаад ч юм уу аврагдах гэж байгаа юм баг. Тэд нар бол нөгөө нэг өөрсдийнхөө үзэл бодлоор сүнсэл авруулах гэдэг байгаа шүү дээ. Одоо махан бие нь бол ингэж өнгөрлөө. Сүнсийг нь бол нөгөө эзэн аварнаа, тийм ээ. Тэгэл нөгөө дараа төрөл мөрлийн талаар бодсон л байцгааж байгаа болоо. Тэгсэн чинь нэг зарим хүмүүс бол ингэ зугтдаг юм байна, тийм үхлээс зугтдаг юм байна. Аврагдах гэж оролддог юм байна. Тэгэл үхлээс хайж байгаа ч юм уу, зугтаж байгаа ч юм уу, эрүүлжлүүлж амьдрмарч байгаа юм уу, тий. Зарим хүмүүс бол зүгээр л шууд байгаагаар нь хүлээж авдаг юм байна. Ямар ч тийм реакшнгүйгээр тэр эмгэн үг хоёр хийсэн байгаа шүү дээ, тий. Тэр бол эмгэн үг хоёр гэдэгт угаасаа л тэмцэж чадахгүй юм шүү. Угаасаа байгаагаар нь хүлээж авахаас өөрөө аргагүй. Бас тэмцэн шүү дээ. Зайлал бас тэр чинь тэмцгийн өөрөө хичээн шүү дээ. Тэгсэн чинь яг тэнд болол хэдийнэ нөгөө нэг тийм ээ энэ амьдралаас авах юм авцсан. Тэр дараа байхгүй нь хамаагүй. Тэр санааг бас эмээ өвөө хоёроор илэрхийлж өөрсдийнхөө амьдрал сэтгэл хангалуун байгаа тийм дүр зургийг харуулж байгаа шүү дээ. Ямар ч байсан дараа нь юу гэдэг дараагийн амьдрал гээд би дахиад илүү юм хүсэхгүй байна. Эсвэл бол энэ амьдралаа үргэлжлүүлэх гэдэг бас нэг илүү юм хүсэхгүй байна тийм ээ. Ингээл хангалттай болцсон гэдэг нэг тийм
байдлаар үхэлтэй нүүр тулж бас болох юм. Тэр нэг бас нэг үхэлтэй нүүр тулж байгаа хүмүүсийн ангиллалч байдаг юм уу? Тийм одоо юу гэдгийг бас нэг тохиолдлуудыг харуулж байгаа л юм шиг санагдсан. Тэр нэг шүтлэгтэй нөхдүүд байгаад байгаа шүү дээ киноны. Тэд нар бол надад хүндлэгдсэн шүү. Тийм. Ер нь ихэнх шүтлэгтэнгүүд ясамда яг тийм нөхцөл байдалд ороод яг үхэлтэй нүрд болоход болоод жинхэнэ үнэ нь гарч ирээд хаашаа чи тухтаах гад дээш авирах гад ч юм уу тийм ээ янз бүр болох бах. Тэд нар болвол харин өстой үнэнч байна гэж би хараад байгаа байхгүй юу. Өөртөө болон шашиндаа үнэнч байгаа ч юм шиг санагдаад байгаа байхгүй надад болвол. Обод өөр асуулт үлдсэн үү? Ер нь ингээд нэг ерөнхий гоё нэг ерөнхий асуулт байгаа штэ. Гоё ерөнхий нэг тийм тренд гэх юм уу? Ерөнхий асуулт байгаа штэ. Өөр хайп тоо underrated тоо. Тий. Яг уу IMDb дээр 5.4 гэдэг ч яг би бол байрандаа л байгаа юм болоо гэж их ер нь бол яг бид нар чи нэг кино үзэх гэхээр л нэг 7-оос дээшээ үйл үзэх сонирхолтой штэ тий. Тэгэхээр 5.4 гэдэг бол яг уу кинотойгоо таарсан боломжийн үнэлгээ юм бол бас тийм ууч үнэлгээ гэж бас харахгүй л. Чи ер нь бол 10-аас 5.4 гэх үү? Тэр кинонд уу? Би бол 10-аас нэг 6 гаргаад өгчнө. Тийм үү? Тий. За мөвөгийг ба. За 10-аас 7 өгч яриад чадахгүй. Тэр нэг яг л 6 эсвэл 6.5 л гэж бодож. Надад бол би бол үнэхээр 7 болгоос өгөхгүй. Тий 6 тайс 10-аас 4 макс та 4-өөс дэш өгч чадахгүй тийм л нөөсөн та байна да. Тэгэхдээ нэг тийм 5 дахь орой ч юм уу тийм үед хүмүүсийг үзээрэй гэж санал болгох уу? Мэдгүй юм да. Тэр хүнээс л болох бах. Би болвол яг нэг үзснийхаа дараа унтаж чадаагүй штэ. Бодоод байгаа юм чинь. Тэр нь яач вэ? Энэ яач вэ гэж бодоод байгаа юм чинь. Тэгэхээр ер нь бол хүн нэг сэдвэн амар хүнд болохоор бодох юм ихтэй. Тэгсэн мөртлөө тэр дунд харуулж байгаа зүйл. Тэр нэг шийдвэрлэгийг үлдээсэн юмнууд маш олон учраас зүгээр нэг тийм enjoy хийгээд өнгөрчиж чадаагүй. Тэгээд бас нэг жоохон сэтгэл хангалуунч байж чадаагүй. Тэгэл тиймэрхүү кино байсан да. Тэгтээ яг вэ. Тэр урлагэл юм хойно мэдээж ирэг авах юмнууд байсан. Тэр эхлээд саяны тэр нэг хүүхэлтэй нүр тулж байгаа эсхүүд тэгэл тэр нэг хүүхдийнхаа төлөө болвол ингээд гаргаж байгаа хайргас шийдвэрүүд мэдрүүч гэх юм уу тийм ээ. Хүнд өгж байгаа мэдрэмжүүн тал дээр бол гоё л байсан. Мобогийн үед. За миний хувьд бол яг хүнд санал болгоно. Гэтэ нэг л удаа үзэрэл гэж санал болгоно. Яг дахин үзэхэд тийм тэгж үзэхэр кино гэж надад тийм гоё гэж санагдаад. Надад яг юу шиг санагцаа яг шинжлэх ухааны уран зөгнөлт антологи цуврал гэдэг шүү дээ. Одоо олон ангит кино гэхдээ анги болгон дээр өөр үйл явдал гардаг. Одоо Black Mirror ч гэдэг юм уу тий. Тэрний нэг анги шиг бол санагдсан. Тэгээд тийм учраас бол яг нэг л удаа үзэхэд хангалттай болол гэж бодож байна. Гэхдээ хүмүүсийг болол дахиж үзээрэй. Сонирхолтой кино. Нэг үдчээ дахиж үзэхэд бол яг анхны үзэл дээр хүн бүх мессеж авчих болол гэж бодож байна. Кино үзсэн мэдрэмж аваад бүх мессеж аваад болчихно. Мүлжүүртэй кино бол сарах юм байна. Баг киноныхын талаар бүгд ингэ ярьж ийсэн хүн санал болгоно ч гэх шиг. Яг ваах чинь нэг юу яа. Description дээр бичих юм шүү. Үзчихэд орж яриг. Эхний Шавшанг дээр бас тийг хэлээл байгаа шүү дээ. Спойлертэй шүү. Шавшанг бол одоо яах вэ? Тэр бол одоо дүүрсэн кино шүү дээ. Киногоо үзчихэд орж ирээрээ гээд энийг одоо шууд катлаад ихэнд нь оруулчихнаа. Yes. Тэгээд ер нь цааш би энэ яач өнөдөр хийлээ. Цаашдаа гурлаа өшөө болон бас гой кинонуудыг ярина л гэж төлөвлөд байгаа шүү дээ тий. За дараагийн киноны талаар бол ингэсэ. Ер нь бол яг ингэж энэ нэвтрүүлгийнхаа төгсгөл шийдчихсанаас дараа нь ярилж байгаад ер нь тухтай ярилцаад кино болсон. Ер нь гэхдээ яг үзсэн хүмүүс яг зөөхөн хүмүүс үзчихсэн ч хамаагүй зүгээр ер нь бас бид гурав санал болгох кино байвал мүлжүүртэй ярихаар тий комент зэгт бас бичиж өгвөл бид гурав амар штэ тий өөрөөсөө ямар кино үзэх үү гэж юу байгаад байхгүй. Ялангуяа бид гурвын гуруулангийнх нь үзээгүй кино байх юм бол бүр илүү сонирхолтой.
яриулмаар байгаа. Бид гурав бол зүгээр нэг юу гэдгийг киноны үйл явдал яриаггүй шүү дээ, тийм ээ. Киноны бас нэг юу гэдгийг амхандаа л энд нэг санаа манаа яриад те тэр жоохон ухгаал чанагш орох гэдэг. чанагш яваад байгаа байхгүй. Чан гүнд нь нэвтрэх. жоохон гүнд нэвтрэх гээд хичээгээд байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг бид гурвын тэрийг хараад гоё enjoy хийгээд өөрийнхтэйгоо бас хольж утгаад тийм ээ анализ хийгээд ч юм уу тэг сонирхолтой хүн байгаа бол юу гэдгийг өөрийнхөө үзээ өөрт чинь гоё сэтгэл төрүүлсэн ч байдаг юм уу ингээд өөрт чинь тод үлдсэн тийм киногаа бид гуравт бас санал болгож болно шүү дээ тийм ээ. Yes. За тэгэд энэ хүрээ дуусгаад та тий. За Кино илцаалаа. За баяртай. баярлалаа. За дараагийн дугаараар иргэ уулзцгаая.